Улсын хурлд өргөн барьсан хуулиуд 2020 оны 12 дугаар сарын 30 ковидын халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл 2022 оны 3 дугаар сарын 23 үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 2022 оны 4 дугаар сарын 8 Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдэд нөхөн олгор олох тухай хуулийн төсөл 2022 оны 6 дугаар сарын 3 нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2023 оны 3 дугаар сарын 16 органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл 2023 оны 12 дугаар сарын 27 ашигт малтмлын тухай хуулийн төсөл 2023 оны 12 дугаар сарын 27 Монгол улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2024 оны 4 дугаар сар үндэснийх баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл улсын хурлын тогтоолын төсөл 2022 оны 6 дугаар сарын 2 Хилийн бомбуудаар ачаа тээвэр нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох, хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төсөл 2023 оны 1-р сарын 17 иргэдээс худалдаж авсан Эрдэнэс 5-7 хувьцаат компани хувьцааг эргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл 2024 оны улсын хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Овс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ачаа